Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2019 онд нээлттэй хийсэн Extreme Job Солонгосын уран сайхны киног ярьж өгөхөөр бэлдлээ. За лайка дарж эрсээ бүртгүүлээд кинонд орцгоё. Йоо, за сайн байцгаана уу? Та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. Ингээд манай Talkoverse-ийн цоо шинхэн дугаар үзэгчид та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаарын зочин маань хэн бэ гэхлээр та бүхний магадгүй хамгийн их хүсэн хүлээсэн киночд суугийн буйна ах маань хүрэлцэрсэн байна. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За сайхан подкастт өрсөнд баярлалаа. За тэгээ бидний урилгыг ч гэсэн хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд миний хувьд ч гэсэн яг ингээд маш удаан сонссон хоолойны ард ямар хүн байсан бол гэдэг одоо хүлээлтийг одоо эвдсэн яг гоё дугаар болж байна. Хамгийн ихний асуулт шууд YouTube-ийнхаа бичлэгээс нь тэглэе гэж бодож байна. Хамгийн ихний бичлэг. За хамгийн ихний бичлэг яг ингээ оруулахад те ер нь яг ямар хуу догдолтой байв, ямар хуу хүлээлттэй байв те. Үзэгчид юу гэж бодох бол, үзэгчид яаж хүлээж авах бол гэсэн төгсөлттэй байсан байна. За тэр үед ч одоо жинхэнэ ойлголтгүй л байсан да. Яг анх зүгээр YouTube ч гэж баг сайн мэдтгүй гэж үзэхээс өөрөө мэдэхгүй. Тэгсэн нэг өрөө манай Тамирагээд залуу хоёлаа энэ гоё хамт YouTube сууг хөгжүүлээ л да. Би нэг юм 12,000 сабтай болгочиход байгаа маа. Гоё явж байгаа гэдэхгүй. Яг тэр өдөр нь би нэг ажилласаа гараад манад бас нэг юм гоё цомхтгол за гоё ч байх те юм цомхтгол хийгээд тэгээ би тэд бас зарим хэлцүүдэ буулгахгүй. Тэгээ тэр дунд нь би бас байсан. Тэгэл за бүгдээрээ яах вэ гэж бас нилээ хэднэ халагдагсдын харимтайгаа. Тэгсэн чинь манай Тамира энэ YouTube дээр хоёлоо яавал яасан ингэ тэгж байна. Тэгэл би за одоо яасан чи яах вэ гэл нэг яг ч зөвшөөрсөн гэх нь хайшаа. Маргааш зүгээр нь угаасаа нөгөө өчигдөр алгдсан юм чи маргааш шууд өөр ажилд орохгүй шүү дээ. Сар гэртээ сайхан амарн гэж бодцсон байж ирсэн ал. Зүгээр сууж байхаар нь YouTube-ийг нэгээд үзье гэл. Энэ кинон дээр товчлол бичээд үзэж байгаа. Тэ өөрийнхөө нэг дуртай кинон дээр сайхан бичээд. Тэгээд яг бичих болоод унших хоёр нь гайг байсан юм аа. Би бас нөгөө юу яадаг. Радиод байхдаа би хуучин гэр бүлийн радиод ажилладаг байсан. Тэгээд тэнд нөгөө юм хүм уншаал гайгүй байдаг гэсэн болохоор уншаал нөгөөдгөө сайхан янзлал. Тэгээд нөгөө дүрсийг янзлах гэсэн чил бас хэцүү маа. Нэг юм Wondershare Fillmore гэдэг програм байдیں۔ Премьер биш тий. Тэр нь бүр юм ажиллагаа ихтэй премьерийг бодох юм айгүй хэцүү. Нөгөөх нь тэр бүр өдөрчин суугаад тест яг баг 7 цаг тасралтгүй суугаал гачин болцсон өөр. Голоор нь баг хоолоо идэг байсан. Сүүлдээ хоолоо мал ачичрээд өөр сонирн болцсон. Тэгэл нэг Тамираа руу бичлэгээ явуулаад за зүгээр энийг явуулаад Тамираагаас баг салын ухааны юм бодоол за нэг ийм л юм байна одоо тэгээд яа гэм байгаа ингээл явуулчлаа. Тэгсэн 30-аад минутын дараа нөгөө Тамираа нөгөөд хийж үзсэн бололтой заалгаал. Гоё шүү дээ хаа таны яг юу бол үнэхээр гоё шүү. Айгүй чанартай гоё байсан байна. Анхны удаа гэхэд бол нэрээ үнэхээр тийм чанартай гоё контент болжээ. Одоо ингээ хоёлаа цаашаа гоё явъя маа гээл сайхан магтлаа баг нэг 20 минут магтсан баха намайг. Би тэгэл чүү за одоо тийм бол яах вэ ч одоо. За тэгвэл болж ийн юу ч гэсэн те одоо энэ ажилгүйдлийн тэтгэмж авах 3 сарын хугацаанд сайхан энэ YouTube сувг хөгжүүлээ. Тэгээ болохгүй бол яач өөр ажилд орчихъя гэл сайхан тэрвэрлдээл за 100 болоо. Тэгэл эхлүүлсэн. Тэгэл яг хүмүүст их таалагдсан бололтой манай контентыг бас үздэг учраас их үзээд байгаа. Тэгээд сабмаач их хурдан өссөн. Би бол өөрөө тийм нөгөө хурдан өсөжсэн туршлага байхгүй. Тэгээд хараал баг өөрөө шок болол ямар гоё үзэж байна гэл баярлалаа бид төр чинь. Тэгэл явсан да. Гэрлийн урд гэж байдаг бол гэрлийн урдаар сав бол киночдыг би өмнө ингээд жил гарангийн өмнө харж ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь хамгийн ихний бичлэг нь өөр болоотой байжсэн. Тэгээд дараа нь дахиад нэг жоохон байж байгаа 2 3 төвчлэг нь орчих. Тэгээд дахиад ороод дахиад өөр болоотой болчих. За хоолойгоо өөрчилж байгаа юм байна гэл. Тэгэл би ер нь гэхдээ яг бусад кино төвчлүүдийг ч гэсэн үзээд яг киноныг ч гэсэн яг гоё enjoy хийгээд яг явдаг байхгүй. Энэ сувгийн ард ямар хүн байгаа юм бэ? Энэ ах. За энэ яг хоолой хүншдэг хүн бол мөн байна. Яг мэрэгжлийн хүн бол ялчгүй мөн байна гэж бодоод. Тэгээ бүр яг өнөөдөр бодож татай болсон айгуу гоё. За тэгээд баярлалаа. Тэгээд ер нь мэдээж ингээд хамгийн ихний бичлэг те ингээд вайрал болоод ингээд хүмүүст хүрж байгаа штэ. Хүмүүст хүрээд тэгээд ер нь таны хүлээлтээс магадгүй ингээд авж байгаа штэ. Тэнгүүтэл яг таны яг ямар мэдрэмж төрж исэн бэ те яг хүмүүсийн ингээд комент бичиж байгаа. Үнэхээр гоё байна те. Тэндээс яг ямар мэдрэмж авч исэн бэ? Тэгэл гоё байлгүй яах юм чинь. Ямар гоё юм бэ? Өстө болж штэ. Гоё шүү. Өшөө keep going тэргээл тэнгүүтэл чи яг нөгөө нэг 6 цаг суугаал амар хэцүү санагдчихсэн. Яг тэр гоё комментуудыг хараад тэгэл хүмүүсийн бас урам өгж байгаа. Манай Тамираач бас ингээ өөрийнхөө
Facebook дээр тавьчих байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө Тамира бид хоёрын найзууд чи баг нэг юм чинь нөгөөдүүл маань үзэл болж штэ гоё штэ гэл. Штэ яг гоё зөгцөж шүү гэд. Тэгэнгүүт л за ер нь гайгүй гоё болох юм шиг байна гэж бодож байгаа юм чи. Баг яг тэнд ингээд нэг хальт амар хэцүү юм байна гэж бодож ирсэн ханаа. Баг тэр нэг хүмүүсийн урам зоригоор давтж байгаа юм шүү те нэг тиймэрхүү. Тэр комментүүд бүр ингээд цаашаа хүчгсэн шүү те. Тэгсэн шүү. Яг тэгсэн. За тэгээд магадгүй одоо үзэгчд маань бодож магадгүй ингээд Тамирагээд залууг яриад байгаа шүү те хоёлаа. За Тамирагээд залуугийнхаа талаар үзэгчтэй гоё танилцуулаа те. Ямар хүн байдгүй одоо яг үндсэн эдитийн хариуцдаг гэсэн үг үү те. Тий одоо манай Тамира бол бид хоёр бүр 2000 хэд он юм бэ 15 оноос хойш нөхрөлж байгаа л доо. Тий анх бид хоёр налах танилцаад тэгээд гэр бүлийн радиодос хамт ажиллаад хамт нэг 4 жил хэртэ ажилласан. Тэгээд манай Тамира чинь налах гэр бүлийн радиогийн сэтгүүлч, хөтлөгч, найруулагч гэдэг. Тэгээд тэнд сүүлдээ нөгөө юу гэдэг лээ хариуцж байгаа хүний чинь эрхлэгч тий. Эрхлэгч болоод ажиллаад ер нь бол маш хичээнгүй, тууштай юмыг бол ингээд нэг юм болгоё гэж нэг хардаг хүмүүс байдэн штэ. За би яавал илүү бүтээмжтэй байж болох уу? Яавал илүү энийг ингэж хүмүүст хүргэж болох уу гэж байнгын нөгөө тархиа яаж идэг гашлахж идэг. Тэгээ тэрний хайраар өөрөө гараас нь дандаа юм гарч идэг тийм залуу байхгүй. Тэгээ өөрөө бол ер нь их тууштай амьдралын одоо шийдвэрүүд олон зүйл дээр их гоё тууштай ханддаг. Тэгээ яг одоо нэг хий гэсэн бол тэрнийхээ ард нь гардаг ч гэх юм уу. Бас их одоо өөрөө хохирсон ч гэсэн хамаагүй зөвийн тал зогсоё гэсэн тийм сэтгхүүтэй тийм залуу. Тийм учраас би бол Тамирагаас их хүндэлтэй. Тэгээ манай одоо итгэлийн дүү гэж ярьд юм да. Тэгэл манай Тамира юм одоо бас юм YouTube эхлүүлнэ гэж яриад яваадсан. Анх. Яг тэр үед чи хүмүүс нэг YouTube гингүүд буухгүй байгаа юм чинь. Тэгэл үдээж тий одоо кино товчлоод ярина. Одоо яах вэ тэгээд тэнгүүд киног ингээ яриад өгнө гэдэг. Өөр үзчих болдгоо юм уу гэл. Манай Тамирагч ингээ туран штэ хүмүүс бас тэгээд итгэхгүй зарим нь болохоор тэгэл за амын дагуулаад гоёо гоё тий хийгэрээ гэл. Тэгсэн чи манай хүн чи утсан дээр өөрөө эхлүүлсэн байсан байхгүй. Утсан дээр өөрөө ингээд voice-ороо ингэж юуг нь бичээд скриптийг бичингүүтэй тэрийг ингээ утсан дээр edit хийгээд баг 2-3 орой суусан гэсэн баха. Тэгж жагаад ингээд нэг юм оруулсан гинэ YouTube дээр анхны бичлэгээ. Тэгсэн чи нөгөөдх нь шууд блок. Тэгэл за энэ ч ямар хэцсэн бэ гэдээ баг 7 хоногийн хөдөлмөр нөгөө бичсэнтэйгээ те. Яах вэ гэж бодож байгаа л дахиад янзлал оруулсан гэсэн. Тэгэл оруулсан чи арай блок биш. Гэхдээ ингээд таны бичлэгт бас юм юу байна аа. Өөр хүний контент арай хэтэрхий их ашигласан байна. Тий, лимитээс итэрсэн байна гэд мэдээлэлээрээ тавлан гэх одоо харагдах бол боломжгүй ганцхан одоо энэ тэр улсууд харагдана гэх нэг цөөхөн улс ч юм уу те. Тэгэл манай хүн нэлээд шантарж байгаа л нэг дахиад нэлээд янзлаад нэг 2-3 хоног болж байгаад анхны бичлэг нэг чүү оруулсан гинэ. Тэгээ нэг хүмүүс үзэхгүй нэг 6-7 вивтэй яваал идэг. Яах вэ гэл. Тэгэл нөгөө Facebook дээрээ шеэр хийгээл таньдаг Facebook-ийн найзууд руугаа бүгднөрөө мессежээр явуулаад яг нэг юм одоо шинэ юм эхлэхэд хамгийн том одоо даваа нь тэр штэ. Нэг юм одоо хүмүүст хүрэх тэр даваагаа давах гэж бол нэлээд үдсэн байгаа. Тэгж явж байгаа л яг гинт одоо нөгөө цөмөрнө гэж ярьдаг те яг за энэ ингээл юу яалаа хүмүүс таалагдж гин гэл дарангууд алгоритмаар тэрийг гоё дэмжиж өглөө рекоменд хийлээ. Цаашаа цөмрөөл хэдэн мянгаараа үзэл суугийнхан сабн өсөөл 3-4 болоод явцсан. Тэгэл яг тэр ханыг анх давсан бэл. Тэгээ тэр болтол бол нэг 14 хоног ч юм уу нэлээ их ганцаараа бодож явсан. Тэгээ хийгээд нойргүй хонцсон. Ажилтаа хүн чинь нойргүй онцоод маргааш нүрээд ирсэн. Нөгөөх нь ингээ блок болцсон те. Амар хямраал нэг хамгийн хэцүү үе даваад яг ингээ ард нь гараад нэг 3-4 бичлэг хийгээ гоё болцсон. Тийм болоо. Тэгээ тэр үед бас надад хэлжсэн байхгүй. Тэгэхээр яг энэ анх эхэлжсэн түүх нь манай Тамираг яг эхлүүлжсэн нь бол тийм байдэ. Тэгэл яг одоо хамгийн хэцүүгээ сайхан давтсан гол юм аа одоо манай Тамирал туулсан да. Тий. Гэхдээ ер нь угаасаа YouTube-ийн хамгийн хэцүү хэсэг нь баг тэр бах те. Эхлэл ер нь хамгийн хэцүү. Бусдаар бол одоо яг ингээл хүмүүс яаж YouTube эхлэх үү, яаж YouTube хийх үү гэж зөндөө асуудаг. Тэгээ ер нь бол хамгийн хэцүү зүйл нь эхлээл тэр нэг хамгийн ихний бичлэгээ аплод хийх л байдаг юм шиг санагдтыг. За тэгэд одоо үзэгчд маань бодож иж магадгүй те. Таныг одоо яг гэр бүлийн радиод ажилладаг яг мэрэгжлийн хүн юм байна гэдээ одоо ойлгож байгаа шүү дээ тий. Та яг өөрийгөө ингээд гоё танилцуулбал за яг энэ салбарт жишээ нь одоо яг хэдэн жил ажиллаж байгаа вэ? Яг таны мэрэгжил юу вэ ч юм уу тий. Ааха. За би бол миний бакалаврын боловсрол бол кино судлал гэж явдیں۔ Тэгээ би соёл урлагийн их сургуулийн театр кино урлагийн сургуулийг 2011-ээс 2015 оны хооронд урлаг судлал гэсэн ангид элсэж ороод тэгээ кино судлал мэрэгчлэр төгссөн юм байна.
Тэрнээс цаашаа би Библи судлалын магистр гэсэн одоо Библийн коллежид сураад 3 жил сураад төгсөөд тэгээ гэр бүлийн радиод анхны ажиллаа оржсэн. Яг ажил одоо 2018 онд. Сургуулаа төгсөөл яг ангийнхаа охинтой хурмаа хийгээл тэгэл яг 10 сард нь гэр бүлийн радиод орсон доо. Тэгээ тэрнээс өмнө 1 сар нэг бүх хайраа гэр бүлтэйгээд хайрын дархлаа төрийн бас байгууллагт бас ажиллаж исэн юм байна. Тэ анхны ажил маань ер нь тэр юм байна шүү дээ. Тэгээ яг байжсаар нөгөө гэр бүлийн радиогоос нөгөө төрүүлээд анкет өгсөн зорж исэн газраас маань ярингууд тэгээд дарах давуучлаарай гэж хэлээд гэр бүлийн радио руу орсон да. Тэгээд тэнд хөтлөгчөөр найруулагчаар ажиллаад ер нь бол найруулагчаар орсон. Тэгээд эфирийн арталт гоё найруулга хийдэг. Одоо радиогийн контентууд дээр тэгж байгаад яванда бас баримт дээрэ гэж нэвтрүүлэг хөтлөөд тэгэл 6 жил ямарч байсан тэнд ажилласан да. Яг над шиг хүмүүсийг бодож исэн бахаа. Ахыг яг хаан сонслоо яг сонсч исэн байгаад идэг. Тэгээд яг хаан сонсноо яг мэдгүйсэн чинь би бас яг л сая идэг чинь угаасаа яг гэр бүлийн радиогоор л таныг сонсч исэн юм байна л да. Тэгээ би бодоол заах чи реклам уншдаг лүү. Тэр дуучны нөгөө өмнөөс нь тэр рекламны тэр хоолойг уншсан байлоо гэж бодоол төсөөлтөө байна уу гэж ажиллаа гэл. Подкастын маань ерөнхий ивент тэтгэгчээр Дэлхийн алдарт Doritos брэнд хамтран ажиллаж байна. Нэр та бүхэнд нэг сонирхолтой зүйл дуулгахад Doritos брэнд нь саяхнаас л Монголд албан ёсоор зарагдаж эхэлж байгаа юм байлээ. За тэгээд Doritos чипсээ та бүхэн яг албан ёсны Doritos чипсээ наран BSB баясах миний дэлгүүр, Orange болон Сивгийн бүх салбар, Сансар, Kerfor-ийн бүх салбар, Номингийн бүх салбар, GS25-ийн бүх салбараас аваарай. Цаашдаа өөр олон дэлгүүрүүдээр зарагдаж тантай Doritos улмал ойртох нь шүү. За тэгээд Doritos чипсээ идээд подкаста үргэлжлүүлэн сонсороо. Level up цаг боллоо. Level up цаг нь яг одоо. Doritos-ийн хацалбар, хатгалтлын эхлэл. Doritos-ийн антбүр, адреналин шиг мэдрэмж. Найзуудаа зүйлүүлээд гал шиг халуун хөгжилтэй Vibe дээр гал шиг халуун хөгжилтэй Vibe-аса. Doritos It's Break Win. Одоо ингээд YouTube контент эхлүүлээд явж байна. Миний ингээд анзарч байгаа киночд орж байгаа сувгуудад ер нь тийм сөрөг утга агуулга за жишээ нь одоо муу үлгэр дүүрэл ч юм уу те одоо хүүхдүүдэд өөр ингээ муу үлгэр дүүрэл жишээ нь одоо арх тамхи вейв ч юм уу тийм сурчилж болохгүй зүйлсийг сурчилдгүү те ер нь хандлагын хувьд л айгүй надад зөв санагдаад идэг л та киночдын өгж байгаа мессеж ч те яг тэр талаар ярил анх одоо манай хоёр сувгаа эхлэхдээ яг за одоо жишээ нь хараал үгэлэхгүй вэ ч юм уу те нэг тиймэрхүү яг үндсэн юмнуудаа яг юу гэж гаргаж ирсэн бэ. За баярлалаа сайхан асуулт байна. Тийм бид тэр бол яг Христ итгэж хүмүүс. Тэгээ тэр утгаараа мэдээж бид тэр нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлэх тийм эрх бол бидэнд байхгүй. Тэгээд бас мэс чанарын хувьд ч гэсэн өөрсдөө бас тийм юу байхгүй. Бодол байхгүй. Тэгээ санаандгүй тийм болчихгүй гэдгээс бас их болгоомжилж явдаг тийм хүмүүсэлтэй. Тэгээ бид тэр бол мэдээж анх тохирохдоо бол юу гэж тохирсон бэ гэх юм бол за хоёлаа ямар ч байсан те. Одоо мөнгнөөс болоод их гоё мөнгөний их гоё саналууд орж ирэх юм бол тэрэн дээр ямар ч байсан мөрийтэй тоглоом за одоо тэр тамхитай ер нь тэрнээс гадна бусад нийгмийг одоо буруу тийш хөтлөх залуучуудад буруу үлгэр дуурайл үзүүлэх ийм ямиг огт хийхгүй шүү. Тэгээ мөнгө нөх байсан ч гэсэн хийхгүй шүү гэж тохирсон. Тэр зарчмаараа л явж байна да ер нь. Тэнд л нуурж болохгүй шүү гэж ярьсан байж тээ. Тий. Хараалын үгний тал дээр бол бид хоёр ер нь бол кинон дэр чи их олон хараал хэлж байгаа шүү дээ. Тэгээ бид хоёрын яг нэг юм за одоо энэ хараалын үгийг хэлэхгүй бол киноны нюанс бас ингээ гарахгүй үе байна. Тий, ер нь тийм. За тэр үед хоёлаа яах вэ гэд ярьж хагаад ерөөсө ганц л айгүй энгийн нэг үг сонгоч. Тэгэл тэр үгээр ерөөсө бүх хараалын үгийг орлуулъя гэд. Тэгээ нэг юм новш гэдэг үг сонгоод тэгэл ерөөсө ямар ч хараал байсан яадаг новш вэ гэл нэг тийм л юу. Тэгэл болоо. Өөр юм хэлэхгүй. Тэгээд одоо ингэж л лимит барья да одоо хамгийн гайгүйгээр нэгэд тэгж төгссөн. Тэгэл явж. Тэгээд яг нөгөө нэг яг контентийг үзэгчийн хувьас ч гэсэн те яг киног ингээд үзээд ингээд дан ингээд voice over явж ялсан те дундуур нь ингээд харилцан яриа диалог ингээд таны ингээд жүжиглж байгаа надад бас гой санагдаад байдаг байхгүй чи яагаад тэгсийг гэлгээд яг тэр дүрдээ орж байгаа надад айгүй гоё зүрх сэтгэлээсээ яг ингээд уншаад хоолой зангирж ийсэн ч юм уу те яг бүр нэг кинонд ороод яг нэг дүрийнх нь өмнөөс харамсах ч юм уу яг нэг тийм мэдрэмж авч ийсэн тийм сэтгэл төрсэн кинонуудаас гэвэл за нэлээдэн тийм кино байгаа шүү ер нь тий. Одоо нэг хоолой зангирдаг хэсэг үү шүү дээ. Тэрэн дээр рэкэ зогсоодгүй байхгүй. Тэгэл явчихад тэр чинь амьд болно шүү дээ.
тэг би бас ингэж хэлсэн юм аа нэг юм ямар кино байлаа. Нэг бокс жахтай. Тэгээд дүүн 3 дугаар зэргийн аутизмтай нэг юм кино байсан. Тэгээд төгсгөлд нь ах нь ээж нь үхээд тэгээд ах нь дүүгээ харах болж байгаа. Ах нь өөрөө их хүнд гар байсан. Тэгээд дүүмөгээ харна гэдгээс ер нь их алс хол гэхдээ яг нээжийнхаа болоод тэр дүүгийнхаа нөхцөл байдлыг киноны турш ингээд харж агаад бодол нь өөрчлөгддөг хөхгүй. Тэнд дүрийн өөрчлөлт явж байгаа. Яг нэг төгсгөл хаврууга тэр кино ингээд нэлээд ойлволтой. Тэгээ бид тэрийг ингээд мэдээж эхлээд нөгөө киногоо үздэг. Эхлээд үзэхдээ яг хамаг нулимсаа шавхчихж байгаа юм л та сайхан уйлж муулаад. Тэгээ яг унших үедээ яг энэ ойлгох процессыг одоо яг энэ юуг нь яаж гаргах вэ гэсэн нэлээд бодсон. Тэгээ би яг нэг офсын хороонд ганцаараа сууж байгаад өдөр байсан юм аа. Нэлээд үлссэн. За зэнийг одоо яаж яах вэ гэж бодоол. Тэгэл үг болгон дээр нь яг өгүүлбэр болгон дээр би яг ингэ бодсон байхгүй. За энэ өгүүлбэрийг би ингэж унших хэрэгтэй юм байна. За энэ өгүүлбэрийг жоохон нэг ийм өнгөөр хэлэх юм байна гэд. Тэгээд яг нэг сайхан уншиж явахдаа өөрөө бас ингээд нөгөө зангирал мангиралтай тэр мэрийг ерөөсөө нуухгүй нөгөө сад тавьсан гэдэг шиг нуугаагүй сайхан уншаад тэгээд явуулсан. Тэгсэн яг л жоохон ч гэсэн бас те нөгөө киноныхаа нюансыг гаргасан тийм юу байх шиг байлаа хүмүүс их уйллаа гэж комент хийчихэд тэрийг нараад урам орж байгаа юм чи. За ямар ч байсан би уйлсан. Тэгээд тэр киноны яг тэр сайхан мессежийг нэг ингэсгээд гайгүй шиг дамжуулсан л юм байна гэж. За саний хажуугаар саар гэж те. Одоо ер нь бол альва нэг зүйл сар зүйл байж лээдэг. Тэгэд ер нь YouTube-ийн хамгийн том миний хувьд л асуудлуудын нэг бол toxic comment гэж хардыг. За манай гэхдээ киночдын хувьд л бас toxic comment харьцангуй гайгүй байх гэж байна бодож байна. Би гэхдээ ер нь их харж байгаагүй. Toxic comment-уудын хувьд ер нь хэр их ирж байв. Ер нь тийм. Тийм. Мэдээж ер нь ямар ч контент төр бол тэгэл хүмүүс сайн байсан ч гэсэн хэцүү комент бичсэн шүү дээ. Тийм тэрийг яг бид нар өөрсдөө нөгөө гэр бүлийн радиод байхын л контент явууллаа. За тэгэл сөрөг хүмүүс байдаг гэдгийг бол ойлгож байгаа. Тэгээд бас нэг талаараа хүний нөгөө сайн комментоос хит нөлөөлөл аваад баярлаад ээж бас болдоггүй. Яг гэх юм бол тэрний эсрэгээрээ сөрөг давмгайлаад ирэх юм бол тэр хүн буцаагаад урам хугарах хэрэгсэлтэй байдаг учраас бид нар бол яг комментоос ингэж амар бас хит баярлах эсвэл хит гониглах талдаа ингээ өөрсдөө яг төвийг сагсан тэндээс нөлөөлөл авахгүй байх тийм зарчмыг бол уулан баримталтай. Гэхдээ манай киночдын хувьд бас гоё манайхан ч тэгээд дандаа гоё комент бичээд баярлуулад идэв. Тэгээд яалтчгүй нэг баярлчаад идэх байхгүй нэх болохгүй гэсэн ирнэл бас гоё юм те. Заримдаа нэг юм комент уншиж бас баярлаад байгаа юм шүү. Тийм юу байдаг. Тэгээ яг тэр дунд бас мэдээж утгагүй комент бичиж байгаа хүмүүс байна. Тэр тохиолдолд бидний бас нэг юм арга барил байна. Бидний жихээс илүү ер нь миний нэг баримтлагдаг зарчим киночдын хувьд бол шууд одоо ийм сөрөг комент юм уу эсвэл хараал ерөөл хэлээд байгаа хүмүүсийг блоклчтэй. Шууд hide user from channel хийгээд тэгээд насаараа харахгүй байх юм биш төөрхий. Тэгээ мэйлээс бол харагдах болчихно. Яг өөр мэйлээс бол харж болно. Гэхдээ комент бичиж болохгүй болчихно тий. Тэгээ нэг шалтгаан нь юу гэдэг гэхээр би бас боддог аахгүй ингээд манай нэг сайхан монгол залуу тий ингээ байж исэн. Тэгээ нэг YouTube үзсэн чинь манай бичлэг гарч ирээд нөгөө залууг чи хямраагаад нь шүү дээ. Та уурлаа те зүг зүгээр байсан залууг уурлуулад тэгэж ингэж хүмүүсийн амьдралд эцүү саад болж байхаар те тэр нэг сайхан монгол залууг уурлуулж яхаар зөвөр би тэд харагдахгүй л байж. Өөр ингээл болчих гэлээ. Тийм биднэрт ингээд гоё юу байгаа бид нар ингээд таалагдаад байгаа хүмүүс манд харчиг те тэд нартай гоё ингээд контент өргөе тэр хэд маа сайхан амьдрчиг те амгалан тайван тэгэж одоо шууд блоклчтэй. Тэгэхгүй заавал ингээл би хямраагаал буцааж нөгөө маань намайг хямраагаад яах вэ гэж бодоод тэгэл явчихсан юм да. Тиймэрхүү зарчимтай. За тэгээд миний хувьд л ингэж боддог л таа. За одоо жишээ нь бусад ингээд YouTube-рууд ингээд контент хийхдээ ямар нэг YouTube-үүдээс референс авдаг те. Киночдын хувьд харахаар жишээ нь одоо таны ингээд voice over-ийн хувьд ингээд харангуйтал яг ингээд өөр сувгтай төстэй биш байдаг байхгүй. Яг ингээд ямар нэг өөр сувгаас ингээд одоо яг ижил төстэй за одоо санаа ч юм ааваагүй те. Яг нэг зөвхөн яг тийм оригинал яг таны яг өөрийнх нь гаргасан тийм хэв загвар хоолой байгаад байдаг аахгүй. Тэрийг яг та өөрөө анх ингээд уншихдаа за би яг ингэж уншия гэж бодж уншсан уу? Эсвэл өөр гадаадын ямар нэгэн YouTube-руудээс ч юм уу жишээ авч ч юм уу уншсан тийм тохиолдол юм байгаа юу? Тийм тохиолдож байхгүй л дээ. Би чи нөгөө YouTube нэг кино төвчл үздэггүй байсан байхгүй анх эхлэхдээ. Тэгээд камера ингээд сайхан товчлаа ингээд бичдэг байхгүй. Тэгээд тэрийг уншаад гэхээр нь анх л яг нэг кинон дээр уншаал тэр залуу тэгжээ ингэж гэл битсэн. Тэгээд яг тэр нөгөө юугаараа
техникээр л яваад байгаа. Тийм учраас магадгүй бас нөгөө юу байхгүй байгаа. Нөгөө төсөөтэй чанарууд их цөөхөн байгаа хэл та. Тэгвэл яг миний бодсон зөв юм байна. Тэгэл явчихдээ. За тэгээд ютубер болсноос хойш те. Одоо жишээ нь 1 жил гарan миний 1 жил гарan зөв штэ. Тийм жил 6 сар. Тэ 1 жил гарan. 1 жил гараа одоо ингээд YouTube хийх хугацаанд магадгүй те одоо ингээд voice over хийдэг байсан хүнээс ютубер болсон байгаа штэ. Тэгмүүд яг энэ хүртэлх ядаг хувь хүний одоо нэг амьдралын хэм маяг те одоо жишээ нь яг тэрэнд хэрэг өөрчлөлт гарав. Ер нь одоо ингээд магадгүй ингээд киночдыг үздэг те одоо community фэнүүд нь үзээ сууж байгаа штэ. Тэнгүүт л яг ютубер байх хэрэг. Ер нь яг тэрц маань гэдэг voice over хийдэг киноны холбогдлолтой контент бэлтгэдэг ютубер байх хэрэг. За ер нь бол бас их гоё ажил. Тэ гэхдээ бас айгүй их хөдөлмөр ордог, цаг шаарддаг. Тэгээ ялангуяа бас нөгөө хувийн хвшлийн ажил гэдэг чинь цаг нар байхгүй шүү дээ. Тэгээ өөрөөсөө яг юмаа хийвэл хийж чадахгүй л тэгэл байж чинь те. Ямар ч тийм үр дүн байхгүй. Тэгэл ямар сууж ижил ард нь гарна, хийж ижил ард нь гарна тийм юутай. Тийм болохоор яг сүүлийн жил хагасын хугацаанд бол ер нь нэлээд суулаа. Тэгээ айгүй их суугаал 7 хоногт бол ингээл 3 өдөр зоолттой яг ингээд сандал дээрээ сууж өнжил нэг тиймэрхүү байдалтай. Тэгээ амьдралын юм аяг бол яг мэдээж би ч нөгөө гэр бүлийн радиод ажилладаг байсан. Тэнд ингээд цагаар ажилдаг. Цагаар гэдэг нь яг ажлын 8 цагтай. Тэгээ ер нь бол манай радио ч бас гоёо сайхан нөгөө өглөө эрт байгаа бол цагийн ийм урамшууллын нэтэрэ гэл ер нь бол нэг тийм өглөө 6-аас өдөр 2 хүртэл ажилдаг үе ч надад бас нэг хэсэг байлаа. Тэгэл янз оройгоор өдөр 3-аас орой 9 хүртэл ажилдаг ч үе байлаа. Тэгээ явцдаг байсан. Тэгэл яг нөгөө ингээл хүүхдүүдээ тэрүүгээр хизээ авах уу, яах уу, ийх үү гэсэн нэг тиймэрхүү яг темптэй байдаг байсан. Яг гэртээ одоо би бол нөгөө YouTube-ийн юуг болохоор гэрээсээ идэх хөхгүй. Тэгээ манай Тамирын болохоор офис дээрээ суугаад идэв. Тэгэхээр яг тийм нөхцөлд бол ингээд хэв маягийн өөрчлөлт бол шал өөр болж байгаа. Харин гэртээ нэг нөхөр байж гин. Заримдаа ингээ гарлаа гингүүд ихнэр баярлаад байгаа шүү дээ. Цаашгүй гэж. Яг тиймэрхүү. Заримдаа бас ингээд юу би ч нөгөө компьютер авч том өрөөндөө тавьчихсан. Тийм учраас ингээд кино унших, хүүхдүүд байх үед кино унших болох юм бол заманах жижигөрөөр үгүй гэл тэг. Тэнгүүт л ингээд гэрт за ингээд аав кино уншлаа гэл нөгөөдөл жижигөрөөр үгүй орчин. Нэг цаг ингээд жижигөрөөндөө бөөндөө одоо тэгэл зарим нь утас үзэж мүзэл яадаг баг. Тэгж байгаа л гарч ирнэ. Яг тиймэрхүү юм аягтай. Тэгэл явж байна. Тэгээ нөгөө яг нөгөө юуны хувьд бол бас одоо YouTube хийгээд эхлэхээр мэдээж бас санхүүгийн хувьд YouTube өөрөө хэрвээ үзэл сайтай байх юм бол миний одоо анх бол ингээд санхүүгийн юунд нэг амар үр өгөж байхгүй байсан л та. Баг үедээ бол ингээд юм байхгүй хоосон шахуу те. Тэгээд явж байгаа яванд бол яг хөө ингээд бид нар орлогоо олдог боллоо. Тэгээд эхлэнгүүт бас яг нэг юм ажлаасаа гараад хийж байгаа шүү дээ. Яалтчгүй амьдрал авч байгаа хэрэгтэй. Би ч бас 3 хүүхэдтэй. Тийм 3 хүүхэд маань гурлаа сургуулийн өмнөх насны 3 хүүхэд. Тэгэхээр ер нь тэгэл айгүй тийм эмзэг үедээ л эхлүүлсэндээ тэгэл за яат юм байгаа за ямарчсан гэж явуулж исэн. Тэг яг тэр нэрийг бодохоор ч гэсэн ингээ яг явандаа нөгөө ажилгүйдлийн тэтгэмжээ аваад залгаад шууд ингээ YouTube-ийнхаа орлогыг манай Тамирын дээр авч исэн. Яг ингээ анхны орлогоо ингээл тэр чинь ингээ цуглах гэж бас нэлээд болно шүү дээ. Тэгээ нөгөө мэйлээр мөнгө нөгөө шуудангийн код ирнэ. Тэрийг хүлээн нөгөөх нь байдгүй таг. Тэгээ одоо энэ хизээч ирхийн хизээч мөнгө нь орох юм тий. Спорт руугаа бичин би ингээд нэг явуулсан юм аа гэх. Тэгээ тэр маань яасан бол гэх. Тэгээ нүдэн дээр ингээд нэг мөнгө нөсөөлөдөг. Нөгөөдгөө авч чадахгүй хараал энэ бол нөсөөл юм да. Нилээд энэ даалгалчаал юм да гэж байгаад идэг. Тэгээ байж байгаа яг нэг гоё залгаал авч ирсэн. Тэгээ бит хоёр за үнэхээр сайхан гоё яаж шүү. Таарч шүү. Хоёлаа бас үнэхээр гоё ерөөлтэй байна гэд бит хоёр тэгж ярьдээ. Тэгээд нэг яаж ирсэн. Тэгээ одоо бол яг мэдээж нэг YouTube-ийн орлого маань яг тэрнээс хойш бол ингээ гоё тогтмол болчихно шүү дээ. Тэгээ тиймэрхүү болонгууд мэдээж юуны тал дээр ч гэсэн асуудалгүй болоод амжиргааны тал дээр ч гэсэн асуудалгүй болчихно. Тэгээд бит хоёрын бас бусад нөгөө нэг юунуудаа одоо бид тэр бас онлайн министри гэж хэлдэг байхгүй юу. Тэрийг бас ингээд өргөжүүлэх боломж бас бидэнд гарч ирж байгаа. Тийм олон талын гоё давуу талууд бас бидэнд өгч байгаа. Тэгээ бас биднийг дэмждэг гадаадаас үздэг ялангуяа гадаадаас үздэг сонсогчд маань ингээ реклам үзэнгүүд тэрний мөнгөнийх нь 45% манай хоёр авдаг шүү дээ. Тэгээд тэр хэддээ баярлалаа. Монголоос үзэж яг энэ алгоритмаар дэмжиж те YouTube бусдад recommend хийх боломж олгож байгаа монгол үзэгчдтэй баярлалаа. Тэгээд та бүхнийхээ яг энэ гоё үзэлтээр ерөөсөө үзэж байгаа нь л дэмжлэг те лайк саб бол бүр гоё том дэмжлэг. Тэрүүгээр л ингээ гоё яваад байгаа шүү. Тэгээд энэ YouTube-ийн алгоритм болоод яг тэр нөгөө click through rate те тэр болгоноор дамжаад бид нар бас ингээ мөнгө олж байгаа шүү
гэдгээ хэлье. Энэ ташрамда. Тий. Подкастын маань ерөнхий ивент тэтгэгчээр дэлхийн алдарт Doritos брэнд хамтран ажиллаж байна. Нэр та бүхэнд нэг сонирхолтой зүйл дуулгахад Doritos брэнд нь саяхнаас л Монголд албан ёсоор зарагдаж эхэлж байгаа юм байлээ. За тэгээд Doritos чипсээ та бүхэн яг албан ёсны Doritos чипсээ наран BSB, баясах, миний дэлгүүр, Orange болон CU-гийн бүх салбар, Сансар, Carrefour-ын бүх салбар, Номингийн бүх салбар, GS25-ын бүх салбараас аваарай. Цаашдаа өөр олон дэлгүүрүүдээр зарагдаж тантай Doritos улмал ойртох нь шүү. За тэгээд Doritos чипсээ идээд подкаста үргэлжлүүлэн сансараа. Сая хоёлаа ингээд анхны ингээд YouTube-ийн орлого гэдээ ярьж хахад манай чинь яг хэдэн сар 100 мянган subscribe хүрлээ. За тэр чи үлээ бит хоёр эхлээд 10 сард 4 сарын дотор л хүрсэн баха. 4 сарын дотор 100 мянга хүрж исэн биз тий. Хөөх би чи үлээ саяхан 100 мянга хүрсэн гэж бодоодсэн чи тэгвэл 4 сар байсан юм биш тий. Тэг ялцуулсан. Тэр чи 5 сарын 6-нд эхлээл 11 сар он гарахаас өмнө хүрсэн баха. Тэр он гарахаас өмнө хүрсэн байсан шүү. Тэгээд яг жилийн он дээр бид 250 мянган савтай болсон байсан. Пүү одоо ч 300 400 гараа явж гэлээ. Одоо нэг 390 идэл байна. 400 болох гол. Манай Silver Play батнаа бол авсан байгаа шүү тий. Тэ авцсан. Би яг тэр мөчийг бас сонсъё гэж бодоод байна л да. Миний хувьд яг ингээд Silver Play button авахд ингээд яг гар дээрээ тавахад ингээд нэг салгалж исэн байхгүй бүр догтлал зүрх ингээд тэнт түк гэлцгэлээ. Угаасаа аргач би ч бүр 10 жилээсээ YouTube-ийг энийг авч үзсэн гэж мөрөөдчихсэн болохоор. Тэгээд яг ингээд тэр мэдрэмж аягүй гоё исэн. Тэгээд манай хоёрын хувьд яг Silver Play button ингээд хайрцагнаас нь задлаа те. Харах мэдрэмжийг ямар гэсэн бэ? Айгүй гоё байсан шүү дээ. Тэр яг аваад тэгэнгүүтээ цуглаан дээрээ задлж исэн бит хоёр. Тэгэл ингээл гоё нэгээл задлал манай Тамирач бүүн баяр. Тамирач ялангуяа яг хэцүү үе нөрөөд авсан те. Тэг яг энэ нөгөө 100 мянга хүргэн ингэн тэгнэ гэдгээ ингээд гоё мөрөөдөж харж исэн хүн. Би ч нэг гоё үед норонгуудаа нөгөө гялцаад сав мабн нэг амир зовлонгүй өсөдсөн болохоор заац болтгол юм байна гэдэгцээ те. Тэгжсэн тэгэл баатна аваад их гоё юм байна гэл манай Тамира баярлалаа. Тэгэл би бас яг мэдээж баярлж байгаа. Тэгээд яг тэр үед чинь гэхдээ нөгөө баатна захиад нэлээ удажиж ирсэн юм аа. Тэгээ 150 мянга бут давцсан байхад ирлүү яалаа. Тэгээ бодсон байхгүй. Ингээд 100 мянган шагнал нь бүр аль дээр манай өр чинь нөгөө 100 мянган баяр угаасаа тэмдэглэсэн байсан. 100 мянга хүрсэн гэл бөөн баяр болоод. Тэгээ тэр чинь нэг 150 мянга болцсон үед ч үлээ баатна нэрж исэн. Тэнгүүт нэг гоё зураг авахуулаад тавьчихсан Facebook дээр. Их тийм л юутай. Ер нь бол бас их онцгой мэдрэмж шүү бас. Тэр үед бас бодтгол юм лээ. Би бас ингээд явж YouTube-ийн баатгаар зогсож явахыг гэсэн. YouTube хийдэг болсон байна шүү дээ. Яг тэр Silver Play button ингээл барайл харахад яг л тийм мэдрэмж төрдөг юм лээ. Би нэрнгээсээ л ингээл авчлаа да. YouTube нэрнгээсээ л над руу явуулчлаа да гэл. Тэгээ сууж идэв билээ. Анх чи бас нөгөө яг дуучин болд 100 мянган саб хүрээд тэгээ бид нэр ярьжсэн байхгүй. YouTube дээр ингээд 100 мянган саб хүрэхээр Silver button гэж өгд юм байна. Тэгээ энэ их гоё ийм юм байт юм байна энэ тэргээл. Тэгээ нэг болдохын сувгийг хараад Монголдоо л бест юм да гэж бодож ирсэн. Тэгээ би ч ингээд 100 мянга авчихаар л ер нь YouTube руу айгүй гоё болд юм байна гэсэн ер нь үндсэн бодолтой байж ирсэн. Тэгээ нэг удаа манай нөгөө уран бүтээлч Thunder Z-ийн хуудсыг харсан чи 270 мянга болцсон байсан байхгүй. Би хараад за энэ үжис лаг хүрд явд юм байна штэ. Үнэхээр гоё юм. Юу болдоос илүү юм байна гэл. Миний одоо нөгөө химжих нэг чинь болдох болсон байгаа шүү дээ. Тэгээ байжсэн. Болдохоос илүү юм байна гэж бодож байсан. Тэгсэн чи бас нэг өдөр өөрөө авсан чи нэрээ тэр бодогдсон шүү. Болдохоос нэг 100 мянга хүрчсэн. Тэгсэн би бас ингэ 100 мянга хүрчлээ. Чи одоо юу болоод байна гэж тий. Тэгсэн шүү. Тэгээ үнэхээр бол гоё мэдрэмж өгд юм байлээ. За тэгээд хоёлаа YouTube-ийн нэгэнттэй ярьж байгаагийнх миний хувьд бол одоо ингэж бодож байна. Ингэж боддtiin. За үзэгчдэд чанартай контент хүргэх. За эсвэл арай илүү хандлттай контент хүргэх. Миний хувьд бол яг нөгөө нэг яг өөрөө ингээд тулаад үзсэн хүний хувьд хэлэхэд 7 хоног ингээд нэг тасралтгүй ингээд тухайд те бүр чанартай болох гоо скриптэн дээр нь суугаад судалгаа айгүй хийгээд тэгэнгүүтэл чанартай контентийг үзэгчид айгүй за яг өнөөгийн Монголын нөхцөл байдал тийм байж магадгүй яг контентийг хүмүүс айгүй баг үздэг. Тэгэнгүүтэл яг ингээд өөрөө ингээд бас хийж явахтай мэдж байгаа шүү дээ үзэж явахтай за энэ киноч яг нэг үзэгчтэй нэг тиймэрхүү санагдах юм байна да гэж боддог ч юм уу те. За ингээ уншаад дуусны дараа за би энэ дээр нэг жоохон ятарсан байсан. Тэг нэг жоохон тарах уншчих те гэхэд нэг өөрийнхөө хувьд л нэг юм чанаргүй болчлаа гэж бодож байгаа шүү дээ. Тим контентууд эсрэгээр ингээд хүмүүс үзээд байдаг. Тэгээд танаас асуух гэж асуулт нь юу вэ гэхээр хандлт чухал уу чанар чухал уу?
гоё асуулт байна те. Тэр мэдээж бүгд л мэдж байгаа айл нь чухал. Ягаад вэ гэх юм бол хандлт гэдэг бол өөрөө тухайн контентыг нийтэд түгээхэд маш том түлхэц болно. Ялангуяа Facebook болон YouTube-ийн алгоритмаар дамжуулж хөгждөг энэ систем донд бол хандлт байхгүй бол 1000 чанартай байгаа тийм ч үзэхгүй болчихно. Харин чанар байх юм бол тэнд бол ингээд нөгөө урлагийн талын те entertaining чиглэлээрээ дамжуулаад бас нэг юм урлагийн үндсэн гоё мөн чанар гэдэг соёнгийг эрүүлэх тэр чанарыг ингээд бусдад түгээх боломж бий болно. Угаасаа урлагийн зорилго бол уулын тийм л байх хэвээр те. Тэгэхээр ер нь бол аль алийг нь чухалчилж үзээд тэгээд аль алийнх нь одоо юг нюансыг л тааруулах нь бидний яг бүр юм том чаленж л байдیں۔ Ер нь байх ч ёстой байх. Тэгэхээр миний хувьд ингээд боддог зүйл нь мэдээж кино нь бол аль киног хүмүүс айгүй их үзэх үү, алийг нэг их үзэхгүй, гэхдээ яг уу энийг бол хийсэн дээр гэж үзэх үү гэдэг юмнууд бол байгаа л да. Мэдээж нөгөө яг ингээд сайхан маптай эсвэл шоронтой ч юм уу те нэг тиймэрхүү кино хийчингүүд манайх ингээ их үзээд тэгээ бид ойлгож байгаа хүмүүс бас ийм сэдвт дуртай биш үү гэж. Гэхдээ яг бидний нөгөө нэг сургуульд байхад ч гэсэн зааж исэн зүйл бол яг үүндээ уран бүтээлч гэдэг хүн нийгэмд ингээд юм хийхдээ за бид нар одоо өөрсдөө нэг амар уран бүтээлч гэж хэлэх нь хаашаа гэхдээ ингээ хүмүүст хүрж байгаа хүмүүсийн хувьд тодорхой хэмжээний хариуцлага байгаа гэж үзэх юм бол яг тэр хүмүүс бол нийгэмд хүмүүс юу үзхийг хүсэж чинь гэдэг дээр төвлөрөх биш. Харин хүмүүст юу хүрэх нь хамгийн зөв бэ гэдгийг бодож за түүгээрээ дамжуулан яг нөгөө соёнгийг эрүүлэх гэсэн үндсэн үүргийг гүйцэтгэх ёстой гэсэн нэг тийм зарчмыг ингээд суйст бол задан штэ. Тэгэнгүүт яг ингээд тэрнийхээ хүрээнд бодоод бид нар ингээд заримдаа кино сонгохдоо албаар хандлтгүй байсан ч гэсэн хамаагүй энэ киног бол ингэж заавал ярих ёстой тий. Тэгээд энийг ярьснаар одоо хүмүүс маань ингэж гоё яана. Энэ киноны өгж байгаа энэ сайхан мессежийг хүлээж авна. Тэгээ кино өөрөө баг нөгөө энэ урлагийн хамгийн их хүмүүс хүртээмжтэй одоо хандлт өндөртэй хэрнээ бас соёнгийг эрүүлэх боломжтой хамгийн тийм одоо төг сурлаг гэсэн юуг хадгалж байгаа шүү дээ. Киноноос өөр одоо тий юу ч тэгж чадахгүй байгаа. Ингээд айгүй гоё сонгодог урлаг байлаа. Үзэгчд нь байхгүй тий. Гэтэл кино маш сонгодог хэрнээ үзэгчдтэй байж болдог ганц урлаг нь гэж үзэж болно. Тэгэх юм бол яалтчгүй бид нар бас ингээд киноны юуг бас хүндлэх хэрэгтэй. Яг энэ урлагийн бүтээл гэдгийг нь хүндлээд тэр байр сууриас нь зарим зүйлийг яг гоё тэр киноны үндсэн чанарыг алдагдуулгүйгээр гоё ингээ хүрхийг зорих нь бол бидний зөв гэж үзээд. Тэгээ яг л одоо манай Батцэргийн хэлдгээр за энийг бол ярихгүй бол болохгүй гэж хичээж хийх тийм контентууд бол байгаа. Тэгээд тэднийгээ хийн. Гэхдээ бас миний талархаж явдаг юм нь тэгж ийсэн контентыг манаас хүмүүс бас айгүй гоё үзээд тэр маань бас их хандлт өндөртэй болчихгоот нэг бүр баярлж байгаа ч заас. Яг нэг өөх гэсэн мессежийг авчлаа гэж маань авлаа. Тэр мэдрэмж бас айгүй гоё юм аа. Тэгээ тэр үгээс цаанаас ингээд тэр контентийг хийхдээ тэр кино уран бүтээлч найруулагч зохиолч анх зохиолч тэнд ингээд одоо компьютер дээрээ суугаад зохиолоо бичихтэл яг тэрийг бодож бичсэн байгаа шүү дээ. Хүмүүст ингэж ойлгуулъя, ингэж хүргэе. Тэгээ яг тэндээс ингээд киноны бүх процесс дээр зохиолчийн санааг алдагдуулгүйгээр цаашаа яваад бүрэн контент болоод үзэгчдэд хүрсэн. Гэсэн аан нэг бие гарч ирэнгүүтэл шал өр болгоод хүмүүс төрөж болохгүй шүү дээ. Тех ирэх байхгүй. Тийм учраас яг л тэр болгоныг хүндлээд өөрийнхөө бүхэл чадлаар тэрийг бас ингэж хийх хэрэгтэй гэдэг. Тэгээ яг хөрөнгөт яг тэр зохиолчийн санааг хүмүүс ойлгоцсон. Энэ өстө ийм кино биш үү гэж хэлэнгүүт л би тийм багаз. Тэгээд ярилцсан. Яг ийм кино байхгүй. Би яг ийм мэдрэмж авсан гэлээ. Яг наа чи тийм байхгүй. Тэр мэдрэмж бол айгаа гоё. Тэгээ яалтчгүй ингээд өөрөө ингээд үзээд хайперсэн ч юм уу амар хайптай киног үзэнгүүт л үзэгчдэд тэр мэдрэмж өгөх мэдрэмж бол галзуу. Тийм шүү. Тий. За тэгээд одоо миний асуух гэж байгаа асуулт маань юу вэ гэхээр мэдээж одоо ингээд жил гарангийн хугацаанд контент хийхэд манай хоёрт за одоо нэг жоох завсралах уу одоо нэг ингээд энэ дээр нэг жоох ингээд нэг шантарчлаа гэсэн ч юм уу те ер нь нэг тийм зүйлүүд тохиолдож ивүү яг нэг за гэлэг гэсэн нэг тийм момент бол ер нь байдаг шүү дээ YouTube хийж байгаагүй юу. Тэгээ одоогор байгаагүй би тэр чинь жил 6 сар л болж байна. Тэгээ дээрэс нь манай сувгийн үед маш гоё өсөлттэй байгаа. Тийм болохоор яг тиймэрхүү юмтай тулаагүй л байна. Ялангуяа бид хоёр ер нь бол ингээд зөвхөн ингээ хандлт түрээд те хандлт аваад ингээд хүрээд зогсно гэсэн нэг тийм ойрын зорилго тавиагүй. За бид хоёр бол ингээд контентоор дамжуулаад хүмүүст хүрээ. За бас Grace Media гэж манай цаашаа хөгжүүлэх сувгууд маань байгаа. За тэгээд бид нэг нийгэмдээ зөв нөлөөллийг өгөх бас kids киночд гэж сувгаа хөгжүүлээ. За тэгээ хүүхдүүд одоо ялангуяа YouTube дээр юу үзээд ин те яг энэ болгоны эсрэг ер нь бол ингээд гоё гэгээлэг уул нь бол ингээ аль хэдийн хүмүүс хүн төрлөختөө өөрсдөө
айгүй гоё тийм үр хүүхдүүдтэй чөвлүүлэх, за нэг юмд ингээд сайн санааг сурталчлах те зөв хандлагыг түгээх тийм олон зүйлийг хийцэн байгаа. Гол нь тэр нь ингээд заримдаа яг энэ нэг одоо зах зээлийн юун дунд нийгмийн айгүй хэцүү одоо янз бүрийн буруу үзэл суртал нэвтрүүлсэн контентууд тэгсэр нэ анхаарал айгүй татсан контентуудаас болоод тэр зөв санаа ингээд дарагдах ч юм уу байхгүй болох те чимээгүй өнгөрөх юм ба тий. Тэгээд тэр юуны эсрэг бас ингээд бид нар тэмцэх хэрэгтэй юм байна. Тиймэрхүү ингээд зөв зүйлийг ингээд гоё байнгын гаргаж явах хэрэгтэй гэсэн нэг тийм битүүрийн үндсэн зарчим байгаа. Тэр нь киночд бол яг нэг хэсэг нь за тэгээ бусад одоо бидний яг нийгэмд нөлөөлөх зорилго маань бол ер нь бол бид нар ингээд нийгэмд яг зөв хандлага, эерэг сэтгэлгээ, тэр хайр инрэл битүүр өөрсдөө бас нөгөө Христ итгэж хүмүүс учраас Библиэл дээр байдаг тэр сайн сайхан зүйлс хүмүүсийн амьдрал ямар гоё гэгээлэг, ямар гоё хайр дүрэн, ямар гоё утга учир, ямар гоё сэтгэл ханамжтай байдаг. Тэр болгоныг хүмүүс ингэж мэдэрсэн. Яг тийм одоо нөхцөл байдал руу ирээсэй гэж хоёлаа хүсдэг учраас яг түүнийхээ дагуу ер нь бол одоо энэ нөлөөллийн одоо дайн гэх юм уу те тэр зүйл дунд бид нар бас ингээд ер нь сайн тал нь хүчтэй байх хэрэгтэй шүү гэсэн тийм зорилгыг тээдээ. Тэр утгаараа яг уу нөгөө холыг харж байгаа гэх юм уу. Тийм болохоор ингээд ойрын зүйлс бол нэг амар шантраадах юм байхгүй. Тэгээ ялангуяа ингээд заримдаа ингээд кино одоо яах одоо фейлдэх байд юм уу. Их тиймэрхүү асуудал нэг олон ч тулж байгаагүй л дээ. Заримдаа яг уу тэгэл нэг хөдөлмөр талаар болох нэг жижиг сажиг юмнууд момнууд бол ямар ч асуудал биш. Тэгэл илүү сайхан зүгээр асуудалгүй те. Тэгэл зарим нэг хэцүү комментиг хийнээрээ гэж блоклол тэгэл цаашаа яваал явчих. Хоёулынгээс ярьцлага яг миний дараагийн асуулттай бол холбогдчихлаа л да. Манай киночдын маань хувьд те одоо жишээ нь одоо хийж байгаа сувга хөгжүүлж байгаа шүү дээ. Тэнгүүт л одоо яг ирээдүйд яг хэрэгжүүлэх гэж байгаа цоошин төслүүдийн хувьд ямар төслүүд байна? Өөр одоо салбар сувгууд мэдээж одоо kids кино чиргээ сувг байгаа шүү дээ. Энэ сувг маань ч гэсэн яг сүүл харахад яг нэг дуртай яг алт үеийн гоё куклтэнүүдийг яг оруулсан байгаа харагдчихсан. Тэгээд манай хэдийн хувьд ер нь одоо яг цаашдаа төлөвлөж байгаа том төслүүдийн хувьд хэрэгжүүлэх гэж байгаа сувгуудын хувьд шинээр нэг гэж байгаа сувгууд гэх юм байна. Хаалга төслүүд те. За бидний одоо хэрэгжүүлэх гэж байгаа гоё төслүүдээс ярих юм бол тийм тэр бол яг мэдээж нөгөө олон зүйлийг зорж байгаа. Тэгээ би тэр яг үндсэн одоо амьдралын зорилго алсын хараа гэх юм бол тэр өөрсдөө бас яг өөрсдийнхөө итгэл үнэмшил яг энэ Христ итгэлийг ер нь бол нийгэмд ингээ бас таниулъя те. Энэ талаар ингээ хүмүүс айгүй буруу ойлголттой яваад идэм байна. Тэгээ ялангуяа бүр ингээ ойлгохгүй хэрнээ бас шүүмжлээ яваад идэм байна. Тэгээ яг энэ одоо яагаад юундаа байт юм бол те. Яагаад ингээ хүмүүс дургу байт юм бол. Тэгээ яг ингээд баримт руу нороод үзье ингээ тгийгээ тэгэнгүүт нэг тийм байхгүй юм те. Яалтчгүй буруу ойлголттой яваад энэ да. Тэм учраас бид нар яг энийг зөвөр нь ойлгуулъя. Тэгээ зөвөр ойлгосныхан дараа хүн яаж сонгох нь бол яг тухайн хүний сонголт. Гол нь энэ буруу ойлголтоос бол сонгохгүй байж, эсвэл буруу ойлголтоос болоод эсвэл зүгээр хин нэг хүний хэлснээрс болоод ч юм уу те. Тэгээ энэ зарим зүйлийг ингээд зүгээр тоолгүй өнгөрөх нь буруу баха. Харин тэр талаар зөв ойлголттой болоод эрүүл ухаанаар сонголтоо хийх нь хамгийн зөв баха. Гэдэг үндэслээс бид хоёр бас энийг ингэж хүн болгонд одоо хүргэе гэсэн бодолтой байдیں۔ Киночд сувг бол мэдээж нөгөө бид хоёр яг энэ энүүгээрээ дамжуулаад Христ итгэлийн талаар ярих гэсэн тийм зорилго байхгүй. Яг хөө киногоо ингээ сайхан хий, контентоор дамжуулдаг хүмүүст хүргэе гэсэн зорилготой. Kids киночдын тал дээр болохоор бид нар ингээ хүүхдүүдэд одоо ийм Индонезийн байна уу нэг ийм Kunchup гэдэг нэг ийм гоё дүр байгаа. Тэр нь одоо яг хөө гэхэр ингээ ийм хүүхдүүд сэтгэлээр ундаг гинэ. Айгуу сэтгэлээр унаал яг нэг ийм 6 7 за 6-7-оос арай дээшээ нэг 12-оос 7-оос 12 насны хооронд ч юм уу. Яг ин ганцаардах ч юм уу, яг хинтээ ярихаа мэдэхгүй те. Нөлөөлөл авахтаа айгүй амархан гэхдээ нэг юм хэцүү үедээ таардаг. Тэр үед дэрэгдэн ингээ аав ээж нь байхгүй ч юм уу эсвэл жоохон буруу нөлөөлөл авах боломжтой үед бол хүүхэд буруу тийшээ ирэхэд айгүй амархан байдаг гэж. Тэгээд тийм учраас бид нар юм Kunchup гэсэн дүр гаргаж ирээд тэгээд тэрүүгээр дамжуулаад юм хүүхдийн сайн найз Kunchup зөвлөдөг те. Одоо Kunchup-ийн амьдрал тулгарч байгаа асуудал, үеийнхний ялгуурлан гадуурхалт. За тэгээ Kunchup ганцаардлаа, Kunchup гүнгэллээ, Kunchup өөрийгөө дутуу гэж мэдэрлээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд дээр ингээд ийм Kunchup-ийн одоо контент гэж хийгээд тэгээ тэрүүгээрээ Kunchup энийг ингэж давлаа, тэгж давлаа гэсэн нэг тийм гоё юмнууд хийгээд тэгэнгүүтээ тэрийг ийм гоё хүүхэлдэйн кино болгоцсон тийм юутай. Би сая нэг Малайзад явж байхдаа тэр юутай танилцаад тэгээд энэ их гоё юм байна гэж бодсон. Тэгээ бид нар ер нь явандаа энэ гоё kids киночд дээрээ хүүхдүүдэд бас нэг тийм гоё Kunchup-ийг би нөгөө хүмүүстэй яриад Kunchup-ийг бас ингээ монголжуулж болох уу гэд эрхийн авцсан. Тэгээ одоо ийм гоё
кончуб гэсэн юм контент хийгээд тэгэнгүүтээ юм хүүхдүүд ч ялангуяа би өөрөө нэг жоох хүүхдүүд л болохоор мэдээд байгаа байхгүй. Орой унтахтаа нээхгүй үлгэр сонсчвал айгуу гоё юм. Тэгээ нэг үлгэрийн номнууд нь дуусчихна. Тэгээ байнгын ном аваад ингээл уншаал дуусгах гэхээр бас нэг сайн үлгэрүүд байхгүй манай монголч хийцүү. Тэгэнгүүт яг үхээр би нэг үлгэр зохиож яриадсан байхгүй. Аладдин явчихжээ тэгээд. Аладдин цаашаа нэг урт холын аянд гарлаа нөгөө Одиссей Итак орох замдаа гэх нэг юм гоё Илиада Одиссей нэг төөс байдэн штэ. Тэрэн шиг яг юм Аладдин ингээд гэрээсээ гараад нэг улсад дайснаа дараад буцах замдаа ингээд зөндөө олаад явалтаа тулжаа гэд. Тэр арал дээр очиод гээд хүүхдүүдтэй ингээд зохиогол яриад өгдсөн байхгүй. Тэгэдсэн чи сүүлдээ ингээ баг энэ хүүхдүүд ер нь бол ийм ингээ зөв юу яах энэ үлгэр сонсох юм айгуу дуртай байна тий. Хүүхдүүд ийм хэрэгтэй байна. Тийм учраас бид нэр яг энэ хүүхдүүдтэй ер нь бол бүхэл контент бүтээгчид яг энэ хүүхдүүд зориулсан ийм гоё зүйлсийг хийх хэрэгтэй байгаа дээ шүү. Тэг бас ингээ контент бүтээгчид маань сонсох юм бол тий энэ хүүхдүүдэд ийм гоё юм хэрэгтэй байгаа шүү. Ялангуяа Монгол хүүхдүүдэд өнөөдөр бид нар бүр ийм зөв контентоор бөмбөгчиж бид нар ирээдүгээ айгуу гоё тийм зөв үзэл санаатай хүүхдүүд бий болгоно. Тэгээ тийм учраас бид нар бас ингээд ядаж миний үед ингээд хүүхэлдэйн кино энэ гоё үзэл санаануудыг нэвтрүүлжсэн хүүхэлдэйн кинонуудыг ядаж ярил л та тий. Тэд нар чинь айгүй гоё шүү дээ. Одоо ч хүүхдүүд бүтэн хүүхэлдэй үзэх нь битээ хэл зүгээр нэг юм юу гэнэ 0 дотроос нэг муухай аим шигний толгой гарч ирж мэрэл. Skibidi toilet. Тэг амар юмнууд үзээд бүр шулмын шинжтэй юмнууд үзээд тэгсэн ирнэ тэрийг үзээ ингээд баярлаа суугаад байгаа юм. Манай хүүхдүүд шүү дээ. Би бүр гайхаад хүш чи үзээд ийна гэд. Тэгээ яалтчгүй ингээд YouTube дээр яг YouTube өөрөө гэх нааш. YouTube бол зүгээр л алгоритмаар ингээд гоё зохицуулж байгаа шүү дээ. Гэтэ тэр нэг алгоритмын цаорхоогоор тийм сонин контентууд орчоод байгаа байхгүй. Би бас тэрийг гайхалгаа. Яг kids тавиад өгсөн мөртлөө айгуу син эвгүй контентууд яваад идэх юм бэл. Тий. Яг ингээд цаагаараа нэг буруу санаа газ шигтгцэн тий. Тэгэл ингээд харав санд шигүүлдэ. Энэ нэг ийм юм санаарах чинь хүүхдүүдийг яг ингэж шүү. Зарим нь бүр ингээд айлгаад 0 орч чадах байлцсан тий. Би гэрэл асаагаад өгдөхгүй бол би 0 орч чадахгүй гэдэг. Тэгэхээр чи ингээл ялтчгүй айж ийн. Тийм учраас ингээд бид нар бол яг ингээд хэрэгтэй гээд kids age гэсэн эхлүүлсэн. Явандаа бас энэ тэр кончуб гэсэн юм гоё монгол юм хөөрхөн юм кончуб ядал явдал гэдэг ч юм уу юм үлгэрийн шинжтэй нэг хөөрхөн юу хий гэж бодоол энэ. Тэ одоо ямар ч байсан тэгээ процесс одоо нэг зохиол бичих процесс нь яг ингээд хүүхдийн зохиол бичигсэн би өөрөө бас арай барахгүй маа. Зохиол бас яг зохиох юм бол арай хэцүү юм байна. Тийм учраас бас ингээд ийм зохиодог залууг за чи ингээ гоё зохиол бичиж болох үгээ хамтраад би тэд бас Grace Media-г манай юм гоё одоо тамирын үе тэр үндсэн хөтөлж явуулдаг тийм медиа сууг гэдэг тэрүүгээрээ гоё ингээ хийх гээд тэрнийхэн шугамар гоё холбогдоо явцсан байгаа. Kids дээрээ тэр гоё кончубын түүхүүдгээ удахгүй оруулна. Тэгээ хүүхдүүдтэй гоё орой унтахтайхан үлгэр сонсгож байгаа юм шиг сонсохоорой те. Бас нөгөө юу яасан штэ. Нөгөө басар Тэ мөнх тунх. Би ч болохоор мөнх тунх төслийн зохиолч найруулагч. Харин тийм шүү дээ. Мундаг залуутай танилцлаа шүү. Манайхаа арай мэдээг байгаа юм шүү дээ. Мөнх тунхын зохиолч найруулагч нь үйж шүү дээ. Манайх хүүхдүүдэд айгүй гоё тийм үлгэр дуурайл үзүүлдэг те. Айгүй тийм зөв тал руугаа чиглэсэн их гоё контент байдаг. Ер нь гэхдээ яг ингэж анзаарагдтыг. Би ч одоо ингээд мөнх тунхай гээд баг 6 жил болж байгаа байхгүй. Тэнгүүт хүн чинь ингээд 6 жил хүүхдийн контент хийчихээр айгүй зөөлхөн болчихсон юм байна. Тэгээ гоё мөнх тунх шиг болсон байдаг. Тэгээ мөнх тунх шиг болцсон байдаг. Тэгээ ингээд дараа нь ингээ өөрийнхөө ярьсан яриамаараа voice recorder-ээс сонсож байхаар нэг эргэлж яриад байгаа юм шиг хүнтэй. Нэг айгүй тийм зөөлхөн болцсон хүүхэлтэй киноныхаа дэр нэг диалогуудыг бицээр байгаа яг тэрнийхээ ингээ нэг хэв цаг урт ярианы хиллэг мэлэг маань ч гэсэн орсон байдаг. Тэгээ манай мөнх тунхын нөгөө гол зорилго нь ерөөсөө л тийм л дээ. Бид нар яг эхэлсэн цагаас хойш яг нэг л ингээд нэг юм слог үгийг бариад нэг санааг л үзэгч хүүхдүүдийг хүргэх гээд байгаа. Тэр нь мондог хүүхдтэй байх. Өв соёлоо мэддэг мондог хүүхдтэй байх. Монгол хэлээр дээдэлдэг мондог хүүхдтэй байх. Аав ээжээ хүндэлдэг мондог хүүхдтэй байх. За тэгээ бусдыгаа хүндэлдэг ялгуурлан гадуурхдаггүй мондог хүүхдтэй байх гэх тээ. Одоо яг энэ цаг үед бол ялангуяа Монголд бол хүүхдийн контент үнэхээр дутагдсан байгаа. Яг ингээ оруулаад харангуйтал 10 контентний 9 гадаад контент. Ганцхан монгол контент тэр нь ингээд үзэгч хүүхдүүд яг угаасаа яг үнэхээр тоон зөвхөн яг хийж байгаа контент бүтээж байгаа сувгууд нь үнэхээр цөөхөн учраас гадаадын энэ том урсгалд угаасаа дарагдж байгаа нь ойлгомжтой. Тэгээд удахгүй үзэгчд маань цоо шинхэн хүүхдэд зориулсан гайхалтай контентыг бас хүлээж авч үзэх нь байна. Бас тийм гоё зүйл. Одоо мөнх тунхын маань бас дараагийн сизон гарч байгаа гэсэн шүү дээ. Тэ дараагийн сизон гарч байгаа. Би гоё хүүхдүүдтэй хамт хүлээг явж байгаа шүү. За баярлалаа. Тэгээ мөнх тунхын маань дараагийн сизон одоо гарна. Тэгээд онц дүндийн маань ч гэсэн дараагийн сизон гарах гэж байгаа. За тэгээд мэдээж өнөөдрийн Talkoverse подкастын маань ерөнхий мэдгчээр одоо манай дэлхийн алдарт Doritos брэнд маань хамтран ажиллаж байгаа. Тэгээд
өнөөдрийн подкастыг ингээд үзэгчд маань хүрэхэд маш их тусалцаа үзүүлж байгаа мэдээж манай ерхий мэдтгэжтэй баярлалаа. Тэгээд тэгсэн манай мэдтгэжийн Доритосоос нэг тэгээд одоо хоёлаа яг энэ ер нь бол киноны бол айгу үнэнч үзэгч гэж ер нь бол биднийг бол хэлж болох бах тий. Тэгэхээр ер нь энэ яг кинотой яадаг чипс бол угаасаа ингээд салшгүй холбоотой байдаг штэ. Ер нь нэг тийм кино чипстэй холбоотой кино үзэж байхдаа ч юм уу тийм гоё тийм хөвчлөлтэй ч юм уу ер нь тийм түүхүүд байдаг. Чипстэй холбоотой кинотой түүх үү? Тэгэхээр ер нь кино үзэхдээ ер нь юм junk food-ууд ер нь айгу хийддэг үү? Ер нь л би гайгүй. Би одоо идэх юм бол чинь амар юм болно шүү дээ. Байна гэж. Үлгэр дуурайлаа бол яах юм шүү дээ. За тэгээд нэгэнт хоёлаа одоо өнөөдөр ингээд манай студид киночд одоо сувгийн одоо бинах маань хүрэлцэн ирсэн байгаа учраас яалтчгүй кино урлагийн талаар тий одоо яг киноны талаар ярихгүй бол өнгөрж болохгүй байх. Тэгээд мэдээж таны одоо хамгийн дуртай киноноос л эхлэе гэж бодож байна л та. Мэдээж одоо ямар жанр таягдлах уу, сонирхож үздэг үү? За жишээ нь хамгийн сүүлд хамгийн таалагдсан кино ч юм уу тий. За би ч одоо тэгэл яг нэг жанр болгоныг үзээл энэ их гоё юмтай гэж бодд юм да. Ер нь л яг би өөрөө айгүй кино үзэх дуртай хөөхт байсан л та. Өөрөө оюутан байхад бол ерөөсөө шинэ гарсан яг кино болгоныг л үздэг байлаа. Яг нэг юм нөгөө юу гэдэг штэ. Тэгээ ийм кино нээлттэй их гэж нэг листүүд байгаа штэ. Тэгэл харж байгаа л ерөөсө бүгдийг л яаж хийж байгаа л нэг олж үздэг. Төрлийн тийм хөөхтэй байлаа. Тэгэл өдөр болгон ерөөсө өдөржин л кино үзэж унждаг. Тэгээ тэр маань ч гэсэн бас энэ киночтой хийхэд бас давуу тал болсон баг. Тэгээ тэгж боддیں۔ Тэгээ миний ерөөсө сэтгэлээс гардггүй кино гэх юм бол яг нэг юу байд юм аа. Одоо нэг Солонгос савнгийн дөөр гэх нь хаашаа юм бэ? Гэхдээ одоо ер нь бол яг энэ урлагийн төвшөнд үнэхээр сайн хийгдсэн кино гэж боддیں۔ Нэг боолын ангууч гэх кино байдیں۔ Тийм тэр яг нэг Солонгос тийм боолуудыг одоо яаж явах вэ? Нэг кино одоо юу гэх юм? Боолын ангууч хийдэг нэг залуу боол нь ингээд боол нь оргосноос болоод ингээд яатсан гэрэн шатаад гэж жоохон хохирдсан нэг юм боол ийдсэн ноён. Тэгээ боолын ангууч болоод тэгээ оргосон боолуудыг барьж өгдөг нэг тийм мэрэгчлээ болцсон нөхөр байдаг байхгүй. Тэгээ яг тэр ажлыг хийж байгаа шалтгаан нэг өөрийнх нь боол эмхтэй одоо юу боол эмхтэй дайртай болцсон. Тэгээ тэрийг хайж байгаа гол зорилго нь ерөөс цаад санаа. Тэгээ наана бол ингээл боолуудыг барьж өгөөл амар юм гэдэг. Цаана бол яг хуу шөнийн цагаар сайхан баг зүүж байгаад нэг Бэтмен ажил хийдэг. Зарим боолуудыг чөлөөлдөг. Тэгээ боолуудыг ингээд одоо өөр нэг юм ууланд авчиж те эрх чөлөөтэй амьдрах боломжийг олгодог тийм залуу. Яг хөө сюжетийн хувьд бол тиймэрхүү. Гэхдээ яг урлагийн хувьд бол тэр яг нөгөө хүний нэг тийм одоо хүнийг санаж байгаа сэтгэл юм уу. За тэгээд яг тэр нөгөө эмэгтэйгээ олох үед нөгөө эмэгтэй нь бас нэг хүнд юм сэтгэлтэй болсон байж таарад. Яг энэ нь одоо энэ сэтгэлтэй нөгөөх нь ийшээ сэтгэлтэй те нэг юм одоо хайрын гурвалж манахаар бол те яг тэрийг ингээ урлагийн төвшөнд үнэхээр сайн гаргаж чадсан кино гэж би боддог хөхгүй. Киноны ерөөсөө ингээл одоо бүхэл хэсгүүд нь яг нэг юм одоо зохиолынхоо үндсэн одоо лайнтай айгуу гой холбогддог ямар ч тийм сул хэсэг байхгүй. Тэгсээр нэ бүгдээр айгуу гой тийм үйл явдалтай одоо яг жинхэнэ нөгөө нэг фэнтези болоод тэр юг одоо киноны урлагийн мөн чанарыг хослуулсан үнэхээр сайн бүтээл гэж боддیں۔ IMDb дээр нэг 8 үнэлгээтэй байдаг баха. Тэгвэл айгүй өндөр үнэлгээтэй юм шүү дээ. Тий айгүй өндөр үнэлгээтэй. Тэгээ манай ихнэр гол нь жоохон юу тэрийг ойлгодгүй байхгүй. Гэхдээ ойлгодгүй их наашин дургу. Тэгээ өөр лаглаг кинонуудыг энэ гоё гэ тэгээд байна. Гэтэ би яг энэ кино үзээч энэ гоё шít гэ тэгэнгүүт за наа чи явах бай гэдэг. Тэгэнгүүт л ингээ жоохон унтраад бусдаар бол тэр өстө үнэхээр гоё гэдэг. Харин манай ихнэр тэр ч гэсэн эхэндээ яг тэгдэг байсан юм ба. Би нэг дуртай киногоо үзүүлэл манай ихнэр чинь дуртай киногоо үзүүл. Одоо тэгээ яалчгүй сүулдэ хоёлаа нэг жанр зөвлөг болчиход байгаа гэсэн. За тэгвэл одоо энийг ч үзсэн юм энийг үзье гэлээ. За тэгээд саний ярьсан киног би яач постерын энд гаргаад үзэгчд маань ч гэсэн үзээд. Тэгээрээ их гоё кино байгаа. Монгол телевизээр л гардаг байсан юм да. Би чинь эхлээл яг хүлээж байгаа л үздэг байсан. Сүүлдээ яг нөгөө татах боломжтой энэ төр болоод нөгөө юу гэдэг лээ нэг солонгосын кино үздэг сайт чинь тэндээс ороод ингээд англи хэлээр үзэх боломж энэ төр гарангуут нь баг хэд давтаж үзсэн бай зөндөө үзсэн бахаа.
Тэгээд үзсэн киногоо шүн дахиад нойргоо хоноод үзээд байгаа шүү дээ. Тийм л. Ер нь одоо саяны тэр дуртай кинон дээр бас нэмээд хэлэхэд ер нь одоо юм кино болгонд яг юм лайн гэж байгаа. Тэгээд тэр лайн гэдэг нь юу хэлээд юм гэхээр киноны юм шугам байгаа. Үндсэн шугам. За тэгээд тэрэн дээр ингээд үзэгчдийн шугам гэж байна. Үзэгчдийн сэтгэл хөдлөлийн шугам. За тэр сэтгэл хөдлөлийн шугам ингээл гоё өсөөл кинон дээр ялтай гулаал явах юм бол ингээл тэр нь өснөө гэсэн үг те. А гэтээ тэрийг бол унгаахгүй бол болдгоо байхгүй. Унгааж ш тентгүй ингээ юм мэтрэн. А тэгж гоё ингээ уналтаас ингээ босч ирж байгаа. А тэгээ буцаад яг тэрийг одоо дээш нь өсгөөд дуусч байгаа ч юм уу. Эсвэл ингээ унгаагаад дуусдаг ч юм уу. Ямар ч байсан ингээ тэрийг мэдэрч гол нь ингээд одоо кино яг тэр нөгөө лайна илэрхийлэхийн тулд нэг юм сүжэт буюу юм санаа гаргаж ирнэ шүү дээ. За энэ санаагаар би ингэж явуулна гэд үйл явдлаар зангидна гэд. А гэтэл хамгийн хэцүү нь яах вэ гэхээр нөгөө дөрүүд байна. Дөрүүд яг нөгөө нэг юу яадаг. Яг тэр нөгөө лайныг гаргах. За тэгээд тэр зохиолч хэлхийг хүссэн санаан дээр ингээ эвэлж өгөхгүй бол яг ингээ нэг бүтэн гоё юм багц комплекс юмнуудыг авангуудаа бүгднгээр нь нэг гоё санаа илэрхийлэх гэсэн чи зарим зөрүүд ягаад тэгэхээр зарим дөрүүд нь өөр дүр болж тараад нь шүү дээ. Тэгэхээр яг дөрүүдийг зөв зохицуулангаа киноныхаа нэг лайныг гаргана гэдэг нь өөрөө кино яг ингээ сайн кино юу үгүй юу гэдэг тийм юг хангалттай. Тэгээ би яг ингээ тэднийг ингэж бодож байгаад миний яг дуртай кино бол ер нь ингээд ямар ч жанр дээр яг энэ ингээ юг хийх гоё гаргаж байгаа кино бол хамгийн гоё сэтгэл үлддэм юм байна гэж боддتي. Яг ингээ дуртай гэд хэлэхэр чи нэр бас ялтчгүй зөндөө олон кино л байна л та. Гэхдээ яг сэтгэл үлдэж байгаа л тэр боолын ангууч болохоос ер нь бол зөндөө кино байгаа. Тэгээ үгүйсээ нэрлүүл бол зөндөө кино байгаа. Шалгуурын хувьд яг л нэг тийм л шалгуур тавьдیں۔ Ер нь бол. За тэгээд гадаад кино уран бүтээлүүдээс л одоо ингээ боолын ангууч гэж байгаа шүү дээ. Тэнгүүтэл таны хувьд бол Монгол кино ер нь хэр их үздэг вэ? Монгол кино уран бүтээлүүдээс гэвэл Монгол кино юу? Монгол кино би ч бас оюутан байхдаа Монгол кино их үздэг байсан юм аа. Ер нь тэрнээс өмнө. Тэрнээс хойш бол нэг үзээгүй л байна. Тэгээ нэг үзэх завч гарсангүй бас би өөрөө нөгөө жоохон зорж үзэхгүй байгаад идэв. Яг заримдаа нэг энэ их сайн кино болсон гэж байгаа кинонуудыг бол зорж үзнэ. Нэг тиймэрхүү. Яг Монгол уран бүтээлчтэй яаж байгаа юм биш. Тэгээ ер нь л тэгэл яг нэг амар үздэггүй. Оюутан байхдаа л би тэд бас нэг юм жоохон сэхүүн гэх юм уу те. Монгол кино бол юм тийм гээл тэгж ярьдаг байснаас хойш тэгээд нэг хайхтар үзэхэ болцсон байсан. Миний хувьд чи ингэж хэлсэн юм аа. Намайг яг 10 жил тахад Монгол кино хийдэг төсөл гэж гараад. Тэнгүүтэл би бүр багасаа зэрэг нэмхийн өмнө айгу дуртай байсан. Тэгээд ичтэй төсөлхөө зэрэг нэмхийн өмнө ч гэсэн яг гой бүр фүүличтэйгээр нь үзээд. Тэгээд тэрнээс хойш яг дээр үеийн одоо алтан үеийн гэж хэлэгддэг Монгол кинонд байдаг шүү дээ. Тэр ингээ бүгдийн технээс нь дуустал ингээд хайгаад бүр 144 мегапикселтэй байсан ч гэсэн ингээд хайж бүгдийг нь олж үзсэн байхгүй. Тэгээд тэр дундаас надад угаасаа л хамгийн сэтгэлд үлдсэн зэрэг нэмхийн өмнө тэгээд гарын тав хуруу хоёр байдаг байхгүй. Энэ хоёр бол яалтчгүй үнэхээр Монгол чанартай кино уран бүтээл гэж байдгийг л харуулж чадсан гэж боддог. Яг тэгвэл одоо жишээ нь гарын тав хуруугийн гол дүрүүд ингээд шагдар байгаа шүү дээ. Тэнгүүтэл тэр үедээ үзээд ядагжсэн бол одоо үед тэр хүний зөв болж байгаа жишээтэй тий. Шал өөрөөр харагдаж байна шүү дээ. Тэрийг хүртэл найруулагч нь зохиолч нь бодож хийсэн байна гэхээр. Тийм кино бол өөрөө яалтчгүй нэг тийм оюун санаа шингэсэн л байх хэрэгтэй тий. Алтан үеийн кинонууд бол үгүйс ярилдаггүй шүү дээ. Мундаг шүү дээ. Тэ би ингээл үзэх болгонд үнэхээр сайн хийжээ гэж боддتي. Яг нөгөө Монгол кино гэхэр сүүлийн үед гарч байгаа кино юм болов уу бодохгүй. Би нөгөө фантастик продакшн кинонуудыг бас их гоё үнэлж үздэг шүү дээ. Айгуу гоё их гоё юугаа гаргадаг. Одоо энэ саяны тэр яриад байгаа те сюжеттэйгээ бас киноны лайна гаргадаг, дөрүүдийн логикийг зөрчидгүү ч юм уу. Тиймэрхүү юмд нас их таалагддаг. Подкастын маань ерөнхий ивент тэтгэгчээр дэлхийн алдарт Doritos брэнд хамтран ажиллаж байна. Нэр та бүхэнд нэг сонирхолтой зүйл дуулгахад Doritos брэнд нь саяхнаас л Монголд албан ёсоор зарагдаж эхэлж байгаа юм байлээ. За тэгээд Doritos чипсээ та бүхэн яг албан ёсны Doritos чипсээ наран BSB, баясах, миний дэлгүүр, Ориш болон CU-гийн бүх салбар, Сансар, Carrefour-ийн бүх салбар, Номингийн бүх салбар, GS25-ийн бүх салбараас аваарай. Цаашдаа өөр олон дэлгүүрүүдээр зарагдаж тантай Doritos улмал ойртох нь шүү. За тэгээд Doritos чипсээ идээд подкаста үргэлжлүүлэн сонсороо. Гэхдээ ер нь бол миний хувьд яг сүүлийн үед харахад Монгол кино уран бүтээлүүд бол бас тэгэхээр яг өөр төвшөнд хүрж байгаа нь бол санагддаг байхгүй. Одоо жишээ нь сүүл гарч байгаа Монгол кинонд гэхэд ер нь энэ оны сүүлээс хойш ч юу лээ sci-fi кинонд аягүй их нээлттэй гэж ах шиг байна. Ер нь харж байгаа те. Уран зөгнөл зохиолтой те. Ер нь энэ чиглэл рүү ч гэсэн орж байгаа юм шиг харагдаж байна. За тэгээд одоо жишээ нь дэлхийд дахинд одоо байлдан дагуулж байгаа гэж хэлэх юм бол яалтчгүй л Солонгос кино, Солонгос цовруул сериалууд
ТV шоунууд байгаа шүү дээ. Тэнгүүт л одоо үзэгчд маань бас сонирхолтой байж магадгүй те. Одоо киночдын наах маань жишээ нь Солонгос ямар ТV шоу цоврал дуртай вэ? Яг хамгийн сүүлд ямар цоврал үзсэн тусгад? Цуврал кино юу? Тэ. Хамгийн сүүлд үзсэн цуврал гэх юм бол одоо Солонгосын цуврал боолын ангуучаал нэг үзсэн юм байна да, нөхөж нэг сайхан. Тэрнээс хойш өөр нэг цувралууд үзээгүй л байна. Яг нөгөө юун дээр телевизээр гардаг байх. Намайг нөгөө Батсан байх үед бол телевизээр гардаг цувралуудыг бол ер нь бүгдийг дуусгасан шүү. Ким Туханаас эхлэв те. Тэг Ким Туханаас эхлээл Кимийн хагаа үзээл. Тэгэл сайхан нөгөө хан тайжин зочид бодлын эзэн анхны хайр чануу манууга үзэж байгаа л. Тэгээ сүүлд яг боолын ангууч дээр нэг цуврал үзсэн. Тэгээ нэг Америк цувралууд нэг хэсэг үзсэн. Тэгээд тий одоо сүүлийн үеийн Netflix-ийн цувралуудаас бол яг л үзэх цаг ерөөсөй байхгүй болчиход. Тэгээд яалтч уураг нэг ангитайгаа үзчихвэл их юм болчиход шүү дээ. Тий. За тэгээд бас нэг асуулт нь юу гэхээр нэг ангитай кино уран бүтээлүүдээс за одоо боолын ангуучаас өөр те уран бүтээлүүдээс нэг сайн одоо хамгийн дуртай одоо үнэлдэг ч юм уу те урлагийн хувьд бол англи гоё кино нэг кино тэгээд нөгөө талаараа бас кино найруулагч гэвэл та ямар кино найруулагч кино гэдэг вэ? За одоо зөндөл кино байгаа да. Солонгос нэг ангитууд донд яг юм сэтгэл төрсэн за энэ үнэхээр гоё кино байж шүү те. Үнэхээр гоё юу яаж чанартай хийгдэжээ гэсэн кинонууд бол ер нь айгүй олон таартай. Тэгээ тэр утгаараа ч гэсэн Солонгос кино өөрөө айгүй нэгэн дээр цойлж байгаа бах. Тэгээ би нөгөө хүмүүст хүргэе гэснүүдээ бол ярьсан л та. Сувг дээр за энэ гоё шүү гэд аль хэдийн ярьсан байгаа. Миний яг нэг юм бүр нэг санаанаас гардгүй кино байд юм а. Тэр ямар кино вэ? Six Room Gift лөө 6 дахь хүрээний бэлэг баха. 6 дахь хүрээний бэлэг. Аутизмтай аав байдаг хаа. Тэгээд охин нь болохоор юу автогам төсөөд ээж нь байдаг бах. Тийм тэгээд аав нэг хэрэгт гүтгэдээд шоронд орчдөг те. Тий, тэгээд охинтойгоо шоронд байдаг шүү дээ. Тэгээд өнгөтэй нөгөө эргэлтэр эрэнгүүт нь охиноо хулгайлаад шоронгийн хөөрөнд авчдаг тэрэлтэй амар те. Тэр кино байдэн те. Тэр киноны яг нөгөө одоо юу ч юм бэ нэг хүний дотор байдаг нэг юм өрөвдөх мэдрэмж юм уу? Яг нэг юм хайр юм да. Тийм хайр. Охиноо гэсэн. Тийм охиноо гэсэн хайр. Тэгээ яг ингээ өөрөө чадахгүй байгаа ч гэсэн ингээд охиноо хайрлах юмсан гэж бодоод байгаа хүч нь хөрөхгүй байгаа ирнэ яг ингээд сэтгэл нь тэмүүлээд байгаа тэрийг айгуугай гаргасан. Тэгээ охин нь бас аавыгаа буцаагаад хайрлаж байгаа. Аавыгаа ингээ бусдаас өөр гэдгийг мэдээд байгаа. Тэгээ аав нь бас ингээд өөрт нь айгуу хайртай гэдгийг мэдээд байгаа. Тэгсээр нэ ингээ сонголтоор ингээ энэ бол миний аавдаа дассан одоо аавыгаа хайрлая гэсэн яг тэр нэг хайрын гоё охиных нь хайрыг бас харуулдаг байгаа. Яг нэг энэ процессыг хөндлөнгөөс хүмүүс ажиглаж байгааг нь айгуу гоё харуулж байгаа бас тэ. Тэр нэг шоронгийн дарга яг тэр процессыг ажиглаж байгаа. Хүмүүс бие биенээ хайрлах процессыг тэ. Охин нь юу гэж бодоод байна гэдгийг мэдчихэж байгаа. Энэ залуу өөрөө юу гэж бодоод байна гэдгийг ойлгож байгаа. Тэгээ өөрөөнийх нь хүмүүс одоо жишээ нь тэнд ингээд одоо аутизмтай хүнийг бас ингээд тэ дорд үзээд энэ одоо чи юу гэдэг ялгуурлаа шүү дээ одоо. Гэтэл яг тэнд ингээд нэг өөрсдөө бас хайрын нэг хэсэг болоод тэр хүнийг ингээ ойлгоод тэ энийг ингэж өрөвдөж яг тэнд юм өөрсдийнхөө одоо юугаар тусалж байгаа энэ төр нь яг юм хүний одоо дотор байдаг айгүй гоё тийм хайрын мөн чанарыг бас ингэж харуулж өгсөн сайхан кино байна да гэд. Сүүлд агарын бөмбөлөгтэй нэг хөөрдөг хэсэг байдیں۔ Агарын бөмбөлөгтэй хөөрөөд автогаа хамт яг тэр агарын бөмбөлөг дээр те. За одоо энэ нэг хэцүү хорвоогоос зүхтаач. Одоо энд ингээд хэрэг төвөг одоо цааз ял хүлээж байгаа шүү дээ. Энэ нэг юм амар хэцүү юмнаас зүхтаач. Зүгээр л ингээ хайртай охинтойгоо хамт те хайртай автогаа хамт ингээд эндээс явчихъя гэд яг явж байгаа нэг хэсэг байдаг хөөхгүй. Яг тэнд ингээд юм нөгөө найруулагчийн дүрслэл тэндээс ингээ хөөрж байгааг нь харуулж байгаа. Тэр нэг хүмүүс ингээ явчаасаа гэж баярлж байгаа. Яг тэр үед нэг юм бодит амьдрал явсан. Тэр ингээд гогддог хөөхгүй. Тэгээ яалтчгүй буцаад буухаас өөр аргагүй болно. Буцаад энэ ертөнцийн нүүр тулна те. Хатуу хорвоотой тэр ч одоо гүтгэлэг байгаа шүү дээ. Тийм юутай нүүр тулна. Яг тэрийг ингээ буцаад бууж байгаа хэсэг нь үнэхээр өрөвдмөр нэр бас ингээл зүхтаачаасаа гэж бодмоор тийм юу байдаг. Гэхдээ яг хуу сүүлд яг нөгөө охин аавыгаа шүүхтэр цагаатгаад миний аав бол ингээд гимгүү байсан шүү гэдгийг ингэж яг өөрөө бүр өмгөөлөгч болж байгааг ингээд хэлж байгаа тэр хэсэг нь яг тэр нөгөө тэнд ингээд тэгэл соосыг тэр үед ингээд хожим өөрөө тэг хэдэн жилийн дараа яг тайлж байгаа шүү гэсэн нэг тийм мессежийг өгж байгаа нас их гоё үед. Даанч өөр сууг ярьсан байлээ.
Ярьчих хэр нэг өөр сууг ярьсан контентийг яриад бас хэцүү юм шиг. Миний болохоор дуртай кино байгаад. Ингээл ярихаар Манай киночд дэмжүүлнэг ярина да. ингээл ярихаар солонгос нэг ангитүүд бол үнэхээр ингээд Тэ яг яалчгүй гэхдээ ингэдэм болов бас бид нар нөгөө соёлын хувьд бас арай ойрхон болохоор Аз соёлын хувьд л арай ойрхон болохоор бидэрт бас ингэж илүү хүрдэгч гэж бас магадгүй. Ер нь уулын тэгж бодохоор Америкчууд ч бас ингээд амар дуртай байд юм л шүү. Тэгэхээр яг ер нь хүний доторхыг л яг уудалж гаргаж ирж чадж байна тийм бах. Тэр утгаараа л болоо гэж бодож байна да. Зээ. За тэгээд хоёлаа өнөөдөр бол үнэхээр яг гоё чин сэтгэлийн сайхан яг YouTube-ийн контенттэй холбоотой сайхан яриануудыг үнэхээр өнөрлөлээ. Тэгээд миний хувьд ч гэсэн яг киночд гэдэг энэ суугийн ард яг ямар уран бүтээлчд байдаг гэдгийг мэдэх бол үнэхээр таатай байлаа. Айгу удаан бодож байсан ямар хүмүүс эд юм бол гэд. Тэгээд яг өнөөдөр яг тантай болсонд маш их баяртай байна. За баярлалаа. Сайхан подкастаа урьж оруулсанд. Манай подкастын ерөнхий ивент итгэгч дэлхийн алдарт Doritos брендийн гарын бэлгийг гартуулъя. За манай Doritos маань зүгээс. За баярлалаа. Ямар амар хүнд юм байж ш. За маш их баярлалаа. За Doritos-ын давс баярлалаа. Сайхан подкаст ивент итгэж байна. Зөв хүн ивент итгэж байна. За баярлалаа. За тэгээд мөн бас манай подкастын зүгээс. Вау. Ямар гоё юм бэ. За энэ зураг бол ингээд манай офисын ханд ерөөсө байрлалсан. Тий, хамгийн ихнийх нь оруулж исэн 20 видеоны. Яа. Сувгийнх нь зургийг одоо. Ямар гоё мэдрэмжтэй. Манай Батцэрэг бол бас нэрээ гоё мэдрэмжтэй. Хэд хамгийн үнэхээр ялгардаг те. Юуг яаж шүү. Гаргаж шүү. Мундаг залуу шүү. Одоо энийг ингээд сайхан нөгөө Сэлгэр Батны хажууд тавьчих та. За маш их баярлалаа. Үнэхээр гоё дурсгалтай. Сайхан үйл явдал боллоо шүү. За тэгээд өнөөдөр манай урилгыг хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд манай үзэгчдийн хувьд ч гэсэн таныг өнөөдөр ингээд манай подкастт оролцоод бас киночд сувгийн ард хэн байдаг вэ гэдгийг одоо үзэгчдэд танилцуулсанд бол маш их баяртай байгаа. Би байсан юм аа. За тэгээд дараагийнхын дугаар оролцлаа. Баяртай үзэгчдээ. On track, now we gon' way up. Don't be used as easy as a layup.